Сайн байцгаана уу? Та бүхэнтэй дараагийнхаа уншлагаараа уулзж байгаадаа маш их баяртай байна. Energy Clinic Mongolia-гаас мэдчилж байна. За өнөөдөр болохоор бүгдээрээ таны дараагийн тогтвортой харилцаа үүсгэх боломжтой хүн ямар хүн байх вэ гэд асуухаар болсон. Тэгэд боломжтой гэж асууж байгаа болохоор заавал та энэ хүнтэй тогтвортой харилцаа үүсгэнэ гэж байгаа биш. Харин энэ хүн бол боломжтой юм байна шүү. Энэ хүнтэй харилцаа ирээдүйд юу нэм байх боломжтой юм байна шүү. Боломж олгоод үзүүл яахаар байна тийм ээ. Тэгээд сонголтыг танд өгж байгаа байдлаар уншилгаа хий гэж би бодсон байгаа. Тэгээд дараагийн уншлагын сэдвээ болохоор би сонгож амжаагүй байгаа. Та бүхэн санаа сэтгэгдлээ комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээ харж агаад хамгийн сонирхолтой сэдвээр нь уншлага хийхийг бодноо. За өнөөдрийн групп сонголт болохоор хүзрүүдээ гаргаад тэгээ дээр нь кристаллууд тавьсан. Эхний групп болохоор энэ ногоон ундрам гэсэн чулуутай энэ декийг сонгоно. Хоёрдугаар групп нь болохоор улаан ман гэсэн ийм чулуутай. Тэгээд энэ групп байгаа. Гуравдугаар групп болохоор энэ гематит гэсэн чулуутай энэ хүзэр байна. За тэгээд групп сонголтуудаа хийгээд уншлагууд дээр нь уулзцгаая. За одоо бүгдээрээ нэгдүгээр группийнхаа уншлах руу орцгоё. Нэгдүгээр группийнхан маань энэ ногоон ундрам гэсэн чулууг сонгосон байгаа. За эхний асуулт нь болохоор ер нь бол энергийн чекийн тэгээд асуухдаа таны хайр дурлалын амьдрал одоогийн байдлаар ер нь ямар хөө байна вэ? Тэгээд яагаад та тогтвортой харилцаанд ороогүй байгаа вэ, орохгүй байгаа вэ гэж бүгдээрээ асууя. За бас жоохон тийм учир шалтгааныг нь гаргаж ирээ гэж бодлоо энергийн чекэн дээрээ. За тэгээд энергийн чекэн таарч ивэл үндсэн асуулт болох дараагийн тогтвортой харилцаа үүсгэх хүн нь ямар хүн байна, хизээ уулзахаар байна гэд ер нь бол жоохон сайн мэдээлэл авах гэж хичээнэ. За групп 1-ийг сонгосон хүмүүсийн маань одоогийн хайр дурлалын амьдрал нь ямар хөө байна вэ? Яагаад тогтвортой харилцаанд ороогүй байгаа вэ? Knight of Pentacles тайлбарлах авах. Ten of Pentacles. Four of Wands, Ten of Swords. Ер нь бол ингэж л үзэх юм байна. За ер нь бол ингэж юм л да. Ямар ч үсэн хамгийн гол шалтгаан нь бол яг ингэж сэтгэл нийлсэн, санаа нийлсэн хүнтэйгээ уулзраагүй байгаа л юм байна. Хамгийн гол шалтгаан нь бол тэгээд ингээ харахад таны амьдралд ингээд ер нь бол жоохон тийм танаас төвшин доогуур ч юм уу тийм ээ балчир энергитэй жоохон тийм төлөвшөөгүй энергитэй хүмүүс ер нь бол зөндөө орж ирдэг байна л да. Тэгээ тийм хүмүүстэй та болохоор ингээд харилцаа үүсгэж цаашдаа ингэж явах бас хүсэлгүй байгаа хгүй юу тий. Нэгт энэ бол нэгт шалтгаан нь амьдралттай нь орж ирж байгаа хүмүүс таны яг сансанд хүрэхгүй байна тийм ээ. Таны хүлээлтэнд хүрэхгүй байна. Тэгээ тиймэрхүү хүмүүстэй зуралтад ахаар бас ингээд өөрөө хямраад байдаг, эрч хүч энерги алдаад байдаг тийм ээ. Тэгээд ингээд цаашдаа ирээдүй тийм хүмүүстэй харж чадахгүй болохоор угаасаа харилцаа эхлүүлэхчгүй ингээ хайдаг гэж бол харагдаж байна. Тэгвэл хамгийн гол шалтгаан бол та өөрөө бас жоохон ийм энэ одоо нэг жоохон бага насны трама хүмүүжлийн асуудал байна л да. Тэгээ тэгж амар бас нөгөө хэлхэн чайшин гэтээ надад орж ирж байгаа мессеж нь бол тийм ээ. Гэр бүлийн харилцаа ийм тогтвортой гэр бүлийн харилцаа үүсгэхээс ийм жоохон айдаг одоо тийм харилцаа
ер нь одоо бүтлгүүтдэг ч юм уу, таны амжилтаас татдаг зулгаадаг ч юм уу. Ер нь ингээд нэг тийм сайн зүйл таны амьдралд авчирдаггүй гэсэн нэг тийм ойлголтын багаасаа жоохон авцсан юм шиг харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол хажуу хавийн хүмүүс тийм ээ өөрийн өсөж торинсон орчин гэр бүл тэндээсээ авсан ойлголт байж болно. Эсвэл найз нөхдөөсөө авсан ойлголт байж болно. Ямар нэгэн байдлаар та бодохдоо болохоор хүнтэй суучвал одоо ийм тогтвортой харилцаа үүсгэхэд хүнтэй бүр ингээд суучвал тийм ээ гэрэлчүүл би өөрийнхөө амжилтыг би өөрийнхөө карьерийг би өөрийгөө сонгож өөрийнхөө хүссэн зүйлээ ингэж хүссэн зүйлийнхээ хойноос явж чадахгүй болно. Би амжилттай байж чадхаа болчихно. Би ингэж гэрэлтэж одоо цацарч тийм ээ it's not gonna be my time to shine тий миний ингээд гэрэлтэх цаг хугацаа минь ингээд дуусаад алга болно гэд нэг иймэрхүү бодол ингээд бодоод байгаа байхгүй юу. Нөгөө талаас ийм харилцаанууд угаасаа л амжилттай байдаггүй одоо хүмүүсийн ийм бүтлгүүцсэн түүхийг бас нэлээд ингээд сонсоод өссөн ч юм уу айгүй их сонссон юм шиг бол харагдаж байна. Хүнтэй суухаар л нөгөөх нь ингээл нөгөө суусан хүн нь ийм зан гаргаал араар нь тавьдаг ч юм уу тий хоорондоо амар асуудалтай байдаг ч юм уу яг үнэндээ тэр суусан хүмүүс чинь сайхан амьдрдаггүй маа гэсэн нэг тийм ойлголт авцсан юм уу гэд харагдаад байна л да. Наана инээж байгаа ч гэсэн цаана харилцаан тогтворгүй байдаг ер нь зовлон авчирдаг ч юм уу нэг тийм ойлголттой баг зэрэг юм. Тэгэхээр энэ бол жоохон өөрийн таны өөрийн айдас байна. Ийм болчих үедээ би хүнтэй суучвал ийм болчих үедээ би ингээд зовчих үедээ гэсэн тийм жоохон айдас. Тийм ээ нөгөө талаас яг ингээд таны хэр хэмжээнд хүрсэн бас яг одоо танд хайртай хүнийг та тоохгүй таны хайртай хүн таныг тоохгүй ч юм бас нэг юм балансгүй тийм харилцаанууд таны амьдралд орж ирдэг гэж байна. Гэхдээ ингээд харахад бол та бас өөрийгөө одоо ямархуу явж байгаа вэ гэдгийг мэдж байгаа байхгүй юу тийм ээ. Нэг амар бас яарад байгаа юм бас алга. Яг үнэндээ та бол ер нь бол тайван байгаа. Яг ийм энэ бол ингээд тогтвортой харилцаа үүсгэх хүн гэж асууж хахад бүр ийм хүнтэй суух, гэрлэх гэсэн ийм асуудлыг ингээд бодож байгаа таны бодол харагдаад байгаа байхгүй юу. Тэгээд яг энэ талаар ингээд бодоход та бас нэг талаас хоёрын хооронд үерхмээргүй байгаа юм байна. Хоёрын хооронд нэг тогтвортой харилцаанд ороод үерхээл тэгж байгаа л за болохгүй юм байна гэд ингээд салмааргүй тийм ээ. Та одоо нэг хүнтэй үерхвэл нэг юм тогтвортой харилцаанд орвол бүр ингээд end game болно. Бүр энэ хүнтэйгээ суuna гэж бодож байгаа. Тийм болохоор бас нэлээд ийм нарийн нэхуур хандж ийн л да энэнд тийм ээ ямар нэгэн байдлаар токсик харилцаа бол үүсгэмээргүй байна гэж юм. Энэ нь болохоор нэгт одоо ингээ харилцаа бүтлгүүтэх үедээ гэсэн бас нэг тийм айцаас үүдэлтэй нөгөө талаас угаасаа маш юм эрүүл би бинийг ингэж дэмждэг би биендээ ингэж спорт хийдэг арыг нь даадаг тийм ээ тийм харилцаа ер нь бол хүсэж байгаа гэж байна. Бас нэлээд төлөвшсөн хүмүүс байх шиг харагдаж байна. Ягаад тэгэхээр өөрсдийнхөө бас юм асуудлуудаа өөрсдийнхөө баг зэргийн юм сүудэртэй тал өөрсдийнхөө ер нь бодож байгаа бодлоо л мэдээд байгаа байхгүй юу? Мэдж байгаа. Нэг амар яараагүй байгаа. Явж байгаа л ер нь заяаны хань зам дээр гарч ирнэ байгаа л гэсэн энерги бол харагдаж байна. Гэхдээ энэ хэсэг дээр ингээ гарч ирж байгаа нь болохоор юу штэ. Өнгөрсөнд бас та нэлээд олон ингээ шархалсан ер нь тийм юм disappointment буюу урам хугаралт хүмүүсээс бас нэлээд авсан гэж байна л да. Нэг харилцаа үүсгэх гээл ингээл харахаар таны урмыг хугалж байгаа юм шиг бас санагдаад идэг. Таны санаанд хүрэхгүй байгаа юм шиг санагдаад идэг. Тэгээд ер нь аль тийм харилцаа эхлүүлэхгүй байгаад байгаа байхгүй юу? Тэгээд энэ урам хугарсан юм мэдрэмжээсээ бас та өөрөө жоохон ингээд сэтгэл санаанд таны сэтгэл санааг жоохон хямраагаад идэг гэж юм л да. Эмор уулаад идэг гэж хэлж байна. Ер нь бол emotional болгоод идэг.
Яагаад тэгэхээр та бас юмыг бас нэлээд юм гүнзгий мэдэрдэг хүн байгаа байхгүй юу? Нэг юм мэдрэмжээ маш гүнзгийгээр мэдэрдэг. Юмд бас нэг тийм хөнгөн хуумгай хандаад байдаг хүн биш. Нэлээд юм дип хүн. Гүнзгий юмыг мэдэрдэг тийм хүн. Нэг хүнийг хайрлахаараа үнэхээр чин сэтгэлээсээ хайрладаг. Бас нэг хүнийг одоо ингээд амьдралаасаа гаргахаараа бас тэр чигт нь гаргадаг, эргэж хардггүй ч юм уу нэг тиймэрхүү зантай гэж хэллээ. За, Oracle card авч үзье. Энийг авч үзт юм уу? Group 1-ийг сонгосон хүмүүс юм аа. Хар турлын амьдралын ерөнхий нэрэг яагаад тогтвортой харилцаанд орохгүй байгаа бэлээ? Detective. Яа. За, detective буюу мөрдөгч тийм ээ. Snooping, digging for dirt, accusations. Нэлийн ингээд нөгөө ухаад нөгөө хүнийхээ алдаа дутагдлыг нь бас ингээд харах гад ухаад идэг гэж юм л да. Accusations гэхээр бас гүтгэлэг гэсэн утгатай. Bye Felicia. Энийг харахаар л энийг түрээд идэв. Баяртай Felicia. Peacing out. Thank you next. Leaving, not caring. Баярлаа. Дараагийнх нь leaving, not caring хайж яваад нэг тоохгүй байхыг хэлж байна. Тэгэхээр яг түрүүний хэлсэнчлэн хүмүүс ингээд таны яг хүссэнд, сансанд бас хүрэхгүй ингээд таны урмыг хуглаад байдаг гэж хэлж штэ тий. Тэр нь яагаад вэ гэхээр бас та өөрөө ингээд хит өргөлт өгöd байгаа байхгүй ингээд харилцааг тогтвортой харилцаанд зүгээр ингээд хүнтэй үерхий гэхээр заавал нөгөө хүнтэйгээ үерхээл ерөөсөө суух талаар ингээд бодоод байгаа. Тэрэнд тэгээ хит ингэж өргөлт өгөөд хит юм чухал гэж авч үзээд байгаа. Тийм болохоор бас юм нөгөө айгүй юм эрүүл гоё харилцаа үүсгэхийн тулд тийм ээ харилцаа бүтлгүүдэх үедээ гэсэн юм айцтай байгаа болохоор нөгөө хүнийхээ алдаа дутагдлыг ингээ хайгаад за энэ хүний улаан тугууд нь яг юу байна вэ? Юу байна? Энэ хүн яг ийм миний ийм шаардлагуудыг хангасан ийм зантай ийм хүн мөн үү гэх мэтчлэн. Тэнгүүтээ одоо нөгөө хүн нь мэдээч хүн лимчин бас төгс байна гэж байхгүй тийм ээ. Тэгэхээр та болохоор жоохон төгс хүн хайх гэдэг юм байна л да. Тэр нь тэгтээ таны өөрийн бас нэг юм жоохон айдсаас гарч ирж байгаа хандлага байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө хүнээ ингээд хаяад идэг гэж байгаа байхгүй юу? За баяртай угаасаа чи биш юм байна уу? Чи миний суух хүн биш юм байна. Чи ийм зантай. Чи одоо амсаа баг орныхоо хажууд 50 унтдаг гэдэг ч юм уу. Нэг тиймэрхүү юм хэлж чинь яг үнэндээ. За энэ хүртэл энерги яг таарч ивэл үргэлжлүүлье. Дараагийн тогтвортой харилцаа үүсгэх хүн ямар хүн байх харам. Одоо бүгдээрээ жоохон юм боломжтой хүн гэж асууна. Дараагийн тогтвортой харилцаа үүсгэх боломжтой хүн. Тэгэхээр энд болохоор би яагаад ингэж асууж юмэ гэхээр ерөөсөө л энэ бүхэн чинь тийм ээ бидний сонголт одоо бидний явж байгаа зам бол бидний сонголтоос хамаардаг. Энерги болохоор одоо байгаа энергийг үзэж байгаа болохоос биш ирээдүйд таны хийсэн сонголтоос хамаарат юмс өөрчлөгдөж болно. Ер нь ийм сонголтоос хамаарч юмс нэлээд өөрчлөгдөж болохоор би бас танд тэр сонголтыг нь харуулъя гэж бодсон. Сонголтыг нь танд өгье гэж бодсон. Заавал наа хүнтэйгээ тогтвортой харилцаанд орно гэж хэлэхгүйгээр тийм ээ. Энэ хүн бол боломжтой хүн байна шүү. Тийм болохоор энэ хүнтэй нэг оролдоод үзүүл яасан, боломж олгол яасан гэсэн тийм байдлаар харуулъя гэж бодсон юм шүү. За, group 1-ийг сонгосон хүмүүсийн маань дараагийн тогтвортой харилцаа үүсгэж болох боломжтой хүн ямар хүн байна вэ?
Тийшээ доошоо. За доошоо. За энэ хүн бол ингэж юм л да. Ер нь бол таны бараг таньдаг хүн байж магадгүй. Тийм амар шинээр орж ирж байгаа хүн шиг бол харагдсангүй. Одоо бараг харьцдаг байж магадгүй. Тэгээд яагаад энэ хүнтэй харилцаа ингээд нөгөө олигтой урагшилж өгөхгүй байгаа вэ гэхээр энэ хүнээс одоо гарч байгаа ямар нэгэн effort буюу хичээл зүтгэл ер нь бол байхгүй байна л да. Одоо энэ харилцаа цаашдаа яах нь мэдэгдэхгүй нэг юм жоохон тодорхой бус байгаа. Тийм. Тодорхой бус байгаа. Гэхдээ энэ хүн бол нэлийн потенциалтай хүн уулна. Яг ийм гэр бүл зохиох ч юм уу одоо ийм тогтвортой харилцаа үүсгэх потенциалтай хүний нөхөр, хүний аав болж чадах тийм потенциалтай хүн гэдэг чинь. Одоогоор гэхдээ энэ хүний байгаа байдал нь болохоор ер нь бол нэг ийм effort, хичээл зүтгэл багтай, энэ харилцаанд ирж хүчээ зориулж байгаа, энерги зориулж байгаа тийм зүйл бол багтай. Өөрийнх нь энерги бол нэлийн өөр тийшээгээ чиглэсэн байдалтай харагдаж байна. Амьдрал ч юм уу те арай нэг ийм том big picture юм руугаа чиглэлсэн явж байгаа. Тэгээд тэр нь болохоор тий ажил төрөлтөй нэлээд хамааралтай. Өөрийнх нь ийм хувь хүний төлөвшөлтөй бас нэлээд хамааралтай. Надаа ингээ харахад бол энэ хүн бас нэлээд төлөвшсөн, тогтцсон, нас сүүдрийн хувьд ч гэсэн залуу хүн гэж бол харагдсангүй. Гэхдээ зарим хүмүүс болохоор залуухан ч гэсэн за бүр нэг ийм 25-аас доош биш бол тийм ээ залуухан чих гэсэн ийм emperor энергитэй бол байдаг л та. Төлөвшсөн, тогтсон, суурьсан тийм ээ буур суурьтай, ноён нуруутай ч юм уу нэг тиймэрхүү энергитэй. Гэхдээ одоо байгаа байдал нь болохоор энэ хүн яагаад ингээд эрч хүч энерги энэ харилцаанд зориулахгүй байна вэ гэхээр нэг тийм гэр бүл зохио үүсгий гэсэн тийм хүсэл одоохондоо энэ хүнд бол алга гэдэг чинь л та. Тэгээд тийм болохоор яг энэ харилцаанд ямар нэгэн хичээл зүтгэл, ямар нэгэн үйлдэл хийхгүй байгаа байх. Одоо ер нь яах нь мэддэхгүй байгаа юм шиг тийм харагдаж байгаа байхгүй юу? Ягаад тэгэхээр энэ хүн заяа нэг хүнд ингээд бас хайртай болохоор хамаг юма зориулдаг. Хамаг энерги, хамаг сэтгэлээ ингээд бүгдийг нь зориулдаг. All in гэсэн ийм хандлагатай хүн. Бүх бие сэтгэл зүрх сүнсээ ингээд зориулдаг тийм хүн. Тийм зантай. Тийм болохоор одоо жоохон өөрийгөө ингэж нөгөө албаар хаах гэдэг. За би одоо ийм байгаа юм чи. Би одоохондоо гэр бүлийн харилцаа, тогтвортой харилцаа үүсгэхэд арай бэлэн биш байна. Миний ялангуяа энэ хүний сэтгэл санааны байдал нь бэлэн биш байгаа юм шиг харагдаж байна. Одоогийн байдлаар энэ хүний сэтгэл санааны байдал нь болохоор дээш доош юм болсон юм нэг юм жоохон moody тийм ээ яг юм тогтвортой биш байгаа хгүй юу сэтгэл санааны байдал нь юмыг бас нэлийн гүнзгий мэдэрдэг хүн. Тийм болохоор тантай энэ хүн ингээд тохирч болохоор юм шиг байна л да. Яг тэгэхээр тийм хөнгөн хандлагатай биш болохоор та ч гэсэн одоо юмыг бас ингэж гүнзгий мэдэрдэг deep байгаа болохоор та хоёрын тэр тал бас тохирохоор гэж харагдаж байна. Тэгээд сэтгэл санааны байдлаас хамаарад одоогийн ингээд эрч хүч энерги нь тийм ээ харилцаанд ингэж хайр дурлалын амьдралтаа энерги гаргаж байгаа биш юм шиг бол харагдаж байна. Тий. Гэхдээ энэ хүнд бол нэлээд их потенциал байгаа. Энэ харилцаа үүсэх бол одоо харилцаа ингээд тогтвортой харилцаа болж үүсэх бол бүрэн боломжтой. Тэгээд тий надад бол ингээ харахад таны мэддэг таньдаг хүн юм шиг бол харагдаж байна. Энэ харилцаа яагаад тэгэхээр амар шинээр эхэлж байгаа юм шиг бол биш. Энэ харилцаа бол өмнө нь ингээ тогтсон ч юм уу. Одоо байгаа харилцаагаа ингэж илүү сайжруулж, илүү ингээ цаашдаа тогтвортой харилцаа руу үерхэл рүү ч юм уу тийм чиглэл рүү ингэж явуулахаар тийм direction руу, тийм чиглэл рүү явахаар тэгж харагдаад байгаа байхгүй юу? Бас нэг хэлж байгаа юм нь энэ хүн бол одоогийн байдлаар яг safe single байгаа. Бас ер нь бол нэг юм өөр харилцаанд ч юм уу өөр хүмүүнтэй уулзаж байгаа тийм зүйл бол алга. Харин тэрнийхээ эсрэгээр одоо нэг юм өөр хүнтэй
за юу гэдэг өмнөх харилцаанаасаа гараад жоох удаагүй тэр харилцаандаа ингээ бас өөрийгөө нэлийн зориулсан. Тийм болохоор тэндээсээ гараад удаагүй тэгээ жоохон ийм нөгөө харилцаанаасаа авсан сэтгэлийн шарах ч юм уу тийм харамсал sadness тийм ээ гуниг гэсэн тиймэрхүү зүйл байна. Тийм болохоор одоо энд жоохон ийм emotionally тогтворгүй сэтгэл санааны байдал нь тогтворгүй хэлбэлтсэн ийм байдалтай харагдаад байгаа байх. Тийм. Нилээн ийм хүчтэй хилэнцгийн орж мэдрэгдлээ. За ордууд хэлье. Орд заавал таарах албагүй гэдгийг санаарай. Гэхдээ ордууд би одоо prediction хийж байгаа юм чинь хэлнэ. Загас, хилэнц, мэлхий, арслан, нум, хонь ялангуяа сайн мэдрэгдэж байна. Дахиад хонь сайн мэдрэгдэж байна. За тэгж хэлж байна. Хонь болон хилэнц нэлээд хүчтэй. Нэлээд тийм masculine энерги ихтэй. Эрэгтэй хүн байсан ч бай, эмэгтэй хүн байсан ч бай нэлээд юм masculine энерги ихтэй тийм хүн. Мөнгө төгрөгийн байдал ч юм уу, ажлын одоо ажил төрлийнх нь байдал, нийгэмд эзлэх байр суурь гэдэг ч юм уу тиймэрхүү зүйл нь бол ер нь хандсан хангалттай ийм тогтмол тогтсон амьдралаар амьдарч байгаа тийм хүн. Тэр одоо өөрийнхөө амьдрал, ажил, карьертаа нэлээд юм сэтгэл хангалуун явж байгаа тийм хүн гэж хэлж байна. Ингээд наанаас нь харахад заяо дотроо нэлээд юм emotional байгаа хэрнээ наанаас нь ингээ гаднаас нь харахад болохоор жоохон тийм хүтэн хүндийч юм шиг нэг их зүйлд ингээд реакц үзүүлээд байдаггүй юм шиг тийм харагддаг. Нэг кулээ барьдаг, кул харагдах гэж бас хичээдэг ч юм уу тийм. Юу хийж байгаагаа мэдж байгаа ч юм шиг маш юм ухаалагч юм шиг амар юм алсын хараатай юм шиг тийм зантай хүн ер нь бол. Гэхдээ яг үнэндээ яг дотроо болохоро бас жоохон гунигтай байна л да. Энэ хүн гунигтай байна. Одоогийн байдлаар одоо ингээ амьдралд хандж байгаа хандлага нь болохоор яг ингээд бүх сэтгэлээрээ амьдралаас юм ад жаргал мэдэрч байгаа биш гэмээр юм уу да. Тэгээ нэг юм өөрийгөө бас ингэж хийж байгаа зүйлдээ 100% зориулж байгаа биш юм шиг. Нэг л ингэж хийж аядж байгаа ч юм уу да. Амьдрч аядж байгаа ч юм уу. Амьдрах нэг юм хүсэл нь ер нь жоохон амьдрах хүсэлч гэж хэлэх нь цаашаач. Ер нь л амьдралаас тийм гоё таашаал авж байгаа юм шиг бол харагдахгүй байна л да. King of Wands, Page of Wands доошоо хамт гарч ирж энэ хүнийг тайлбарлаж байгаа байхгүй тийм ээ. Нэг тийм ирч хүчгүй, энергигүй байгаа юм шиг. Жаахан тийм амьдрал урсаал энэ хүн жаахан тийм сайд, баг зэргийн гунигтай, баг зэргийн депресстэй, нэг тиймэрхүү энергитэй харагдаж байна. Гэхдээ нэг хүнийг хайрлахаараа бүрэн бүх сэтгэлээрээ хайрладаг. Нэг хүнтэй ингээ харилцаанд орохороо нөгөө хүнтэйгээ гэрлэн сууна гэж харилцаанд ордог тийм зантай хүн. Ер нь гал ус гэсэн энерги ихтэй тийм хүн. Ирч хүчтэй хэрнээ юмыг маш юм гүнзгий мэдэрдэг. За энэ хүн дээр Oracle карт авч үзье одоо. Албан тушаал өндөртэй байж магадгүй. Ер нь л нэг юм дарга марга хийдэг юм шиг тийм харагдаад байна. Жим мимд бас сайн явдсан болов. Одоо булчингаа хөгжүүлэх ч юм уу тиймэрхүү юм бас хичээлж явдаг юм шиг харагдах юм. Өөртөө ер нь бол айгу гадаад үзмжиндээ ч гэсэн айгу анхаарал тавьдаг. Ер нь бол юм албаны хувцс энэ төр өмсдөг юм шиг харагдаж байна бас. За групп 1-ийг сонгосон хүмүүсийн дараагийн тогтвортой харилцаа үүсгэж болох хүн нь боломжтой хүн нь ямар хуу энергитэй хүн байна вэ? Энэ харилцааны энерги. Йоо. Харин тийм за wave of emotions буюу давалгаалсан их сэтгэл хөдлөл мэдрэмжүүд. Тэгээд rock bottom буюу
одоо ингээд хамгийн доод зэгтээ хүрч байгааг. Тэгээд түрүүний яг хэлсэнчлэн юм альбаны хувцс ингээд өмссөн байгаа гэд ярьсан да тий. Яг тэгж гарч ирлээ шүү дээ. Тимити энэ хүний байгаа байдал болохоор ер нь бол одоо ингээд ер нь жоохон амьдралынхаа бас хэцүү үе дээрээ явж байгаа юм шиг байна л да. Түрүүний хэлсэнчлэн амьдралд хандж байгаа хандлага нь тий ирч хүч нь ингээд жоохон суларцсан, буурсан нэг л юм сэтгэл хөдлөл мэдрэмж нь энэ бол доошоо гарч ирсэн л тий. Нэг хийх юмд догдолч, нэг хийх юмд ингэж нөгөө баясахгүй байгаа юм шиг. Тэгээд ийм нэг юм мөдий, нэг юм гунигтай байгаа юм шиг. Тим юм ихтэй байгаа юм байна. Тийм болохоор энэ хүнтэй одоо харилцаа яг ингэж гоё эхэлж яг нөгөө үргэлжлээ та уулзаад тийм ээ харилцаа үүсээд бас явахгүй байна л да. Яг одоогийн байдлаар things are in pause. Яг ингээ паузлцсан юм шиг, түр зогсооцсон юм шиг байдалтай бол харагдаж байна шүү. За YouTube-ийн уншлагаа бол ингээд дуусгая. За нэмэлтээр болохоор энэ хүнтэй харилцаа ирээдүйд ямар байхаар байна гэж асууна. Тэгтээ би бас одоо энэ групп дээр нэмээд энэ хүн ер нь энэ сэтгэл готрлын ийм байдлаасаа гарч ирэхээр байна уу ойрын хугацаанд. Тэгээд энэ харилцааны ирээдүй бас өөрчлөгдөхөр байна уу гэж бас харъя. Тэгээд та хоёр хоорондоо ер нь хэр тохирох хүмүүс вэ? Энэ харилцаанд ер нь юун дээр анхаарах уу? Та яаж хандах нь зөв бэ гэдгийг бүгдээрээ харнаа. За тэгээд YouTube-ийн уншлагаа орж ирж сонссонд бол маш баярлалаа. Та бүхэн тэгээд дараагийнхаа уншлагаар уулзцгаая баяртай. За одоо бүгдээрээ 2 дугаар группийнхаа уншлах руу орцгоё. 2 дугаар группийнхан маань энэ улаан маань гэсэн чулууг сонгосон байгаа. За эхний асуулт нь болохоор таны одоогийн хайр дурлалын амьдрал ер нь ямар хөө байна вэ? Тэгээд яагаад та одоо ийм тодорхой харилцаанд ороогүй байгаа вэ гэж бүгдээр асууна. Тэгэхээр тэр нь болохоор энергийн чек болоод тэгээд өмсөн асуулт руугаа орох байгаа шүү. За групп 2-ыг сонгосон хүмүүсийн маань одоогийн хайр дурлалын амьдрал нь ямар хөө байна? Яагаад тодорхой харилцаанд орохгүй байгаа вэ? Жаахан тийм цагаан морьтой ханхүү хүлээгээд байдаг гэсэн тиймэрхүү эсвэл одоо нэг эрэгтэй үзэж байгаа бол заяаныхаа одоо гүнжээ очиж аврахмаар байдаг гэдэг ч юм уу нэг тиймэрхүү үлгэрийн юм яриад ах юм. Fairy tale энтерт итгэдэг амар тийм хувь заяа гэсэн зүйлд итгэдэг. Хувь тавилан заяаныхаа ихэрдүүл гэдэг ч юм уу тий. Иймэрхүү зүйлсүүдэд амар итгэдэг гэж хэлж байна. Бас нэг хэлж байгаа юм таныг гээд ирдэг хүмүүс бол зөндөө байдаг гэж байна л да. Одоо тань руу бичдэг, холбоо барьдаг. Амар олон хүн байдаг. Та хүмүүсийн анхаарлыг бас нэлээд татдаг байгаа хгүй юу? Гадаад үзэмж, таны хандлага ер нь л ингээд хүний анхаарлыг та угаасаа амар их татдаг. Тэгээд та өөрөө болохоор тэднээс ингээд зүхтаад идэг. Зүхтаад идэг гэж байна. За болий доо гэж зүхтаад идэг. Тэгсэн хэрнээ бас ийм доктортой харилцаа бас хүсдэг байгаа хгүй юу. Гэтэ ингээд харахад бол та өөрөө ямар нэгэн үйлдэл угаасаа хийдэггүй. Та өөрөө ямар нэгэн үйлдэл та ингээд доктортой харилцаанд орохын тулд танаас бас ингээд жоох хичээл зүтгэл тийм ээ энерги гарах хэрэгтэй байгаад идэг. Та болохоор ерөөсөө юу ч хийдэггүй л гэж байна да. Ямар ч хичээл зүтгэл танаас гардаггүй, ер нь бол юу ч хийдэггүй.
Тэгээл сайхан гэртээ амраад бийж өгдөг ч юм уу. Тэгсэн хэрнээ ингээл одоо ингээд заяаны хань өөд тогшиж хаалга тогшиж орж ирэхийг л хүлээгээд байгаа юм шиг л тийм энерги бол харагдчихэв. Яг үнэхээр үнийг хэлэхэд бол. Тэгээд тийм бүр ингээл шууд хурч ирэл цагаан мортойгоо хурч ирэл танд сэтгэлээ өгвөл тийм ээ. Тэгээл та хоёр болохоор амар юм нөгөө хувь тавилангаараа учирсан хүмүүс шиг ерөөсө бодох шаардлагагүйгээр хувь тавилангаараа учирсан хүмүүс шиг хоорондоо ингээ ярилцах шаардлагагүйгээр хараал ингээл дурлал хараал бие бинийгээ таниал мэдээл гэдэг ч юм уу. Жаахан тийм фэнтези ланд жаахан дэлгүүлээ орж ирж шүү манайхаа. Гэхдээ айгүй хөөрхөн байна л да. Нэгт та бол ингээ хайранд итгэх итгэлээ алдаагүй байгаа байхгүй юу? Маш тийм мөрөөдөмтгий хүмүүс байна. Ер нь бол мөрөөдөмтгий зантай. Тэр нь гэхдээ арай жоохон хаяа хитрэх гээд байгаа л болохоос яг үнэндээ энэ бол бас айгүй гоё зүйл тийм ээ. Өөрийнхөө юм дотоод хайр гэдэг зүйлээ алдаагүй дотоод юм хайранд итгэх итгэл hope тэ тэрийгээ юусаа алдаагүй. Амьдралд танд одоо хичнээн олон зүйл тохиолдож исэн ч гэсэн та өөрийнхөө учрах хүнтэйгээ уулзран гэдэгтээ итгэлтэй байдаг. Гэхдээ хүзэр болохоор юу ч хийхгүй суугаад ээжиж итгээ суугаад байна гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр танаас бас жоохон юм үйлдэл гарах хэрэгтэй байна л да. Та өөрөө бас одоо хүн тань руу юм бичсэн ч гэсэн хариу бичдэг ч юм уу те нэг хариулаад хөрхөн хэдэн үг хэлээд бас флирт хийгээд сэтгэнээд нэг иймэрхүү хандлага бас танаас гарах хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгж хэлж гин шүү. Тий. Хүмүүс юм бичгээр тэгэл хөөрхөн инээчэл зүгтаалал болдог. Хөөрхөн инээчэл за баа гээл алга болдог юм байна. За оркл үзэр авч үзье. За групп 2-ыг сонгосон хүмүүсийн хайр дурлалын амьдрал нь ямар хөө байна? Ерөнхий энерги нь ямар хөө байна? Яагаад тогтвортой харилцаанд орохгүй байгаа вэ? Харин тийм ээ. Today буюу өнөөдөр тийм ээ good vibes present in the moment. Good vibe-ууд тэгээд одоо байгаа яг энэ одоо байгаа мөчтөө байх. Энэ бол доошоо гарч ирсэн. Энэ угаасаа яг мэдрэгдсэн. Та ингэ жоохон юм fantasize хийгээд мөрөөдөөд төсөөлөөд тэр төсөөлсөн ертөнцтэй амьдраад байгаа байхгүй юу? Яг одоогийн байгаа нөхцөл байдалтай амьдраад одоо байгаа болж байгаа үйл явцтай анхаарлаа хандуулад одоо таны амьдралд байгаа хүмүүст анхаарлаа хандуулад тэд нартай нэг жоохон харьцаад тийм ээ хичээл зүтгэл энерги ингээ жоохон ингээ гаргаж өгөх хэрэгтэй байгаад байна. Тэгэхгүй ингээд яг нэг юм хөрхөн өөрийнхөө бөмбөлөг дотроо тэгээд ингээ гой юм мөрөөдөөд байгаад байгаа байхгүй юу? Тийм болохоор тогтвортой харилцаанд орохгүй байна гэж хэлж байна. Long haul буюу одоо яг юм урт зам л юм да. In it to win it, long-term intentions invested. Урт хугацааны юм зорилтууд тэгээд нэг ингээд орохдоо болохоор яг нөгөө ялах гэж ордог тийм ээ өөрийгөө ингээ бүрэн зориулдаг гэж хэлж байна. Тэгэхээр бас нэлээд юм урт хугацааны амьдралыг бас мөрөөдөд байгаа ах. Тэгвэл бас нөгөө талаас миний амьдралд одоо яг л заяаны хань зам дээр угаасаа гарч ирэндээ би ч одоо болоогүй дээ гэдэг ч юм уу. Дахиад надад явах зам бол байна. Ирээдүйд бол болох байх гэсэн бас тийм бодол бол байна. Нөгөө талаас та бас нэг ингээд харилцаанд орохдоо нэлээд юм ирээдүй харж иж тийм ээ одоо үерхсэн ч гэсэн нөгөө хүнтэйгээ сууна гэж үргэлжлэх ч юм уу. Тийм зүйл харж иж бас харилцаанд орох хандлагатай байдаг. Өөрийгөө бас бүрэн ингээд зориулдаг нэг харилцаанд орохороо тэгж хэлж байна. За энэ хүртэл энергийн чек таарч ивэл бүгдээрээ дараагийн тогтвортой харилцаа үүсгэх боломжтой хүн нь ямар хүн байна вэ гэж үзнэ. Боломжтой хүн гэж асууж байгаа нь болохоор та бүхэнд сонголт өгж байгаа болохоор асууж байгаа шүү. Заавал одоо яг энэ дараагийн харилцаанд орох хүн чинь хэн бэ гэтэнгүүт шууд тэр хүнтэй л заавал тогтвортой харилцаа үүсгэх юм шиг болчих гээд байдаг. Тэгэхээр надад болохоор тэр асуулт арай биш санагдсан байхгүй юу?
Тэгэхээр бүгдээрээ боломжтой хүн гэж үзье. Хэрвээ боломжтой байвал энэ хүн боломжтой гэж та ингэ бодвол тийм ээ. Тэр хүнд бас ингээд боломж олгоод үзэх боломжтой болж байгаа байхгүй юу? За, групп 2-ыг сонгосон хүмүүсийн маань дараагийн тогтвортой харилцаанд орох боломжтой хүн нь ямар хүн байна вэ? Яаж энэ хүнийг таних вэ? Пост. Ой. Члаа. За энэ хүн бол биш дээ. Таны ингээ төсөөлснөөс жоохон тийм өөр хүн байх болно гэж хэлж байна. Тэгэхээр ингээд өмнө нь түрүүнийхтэр хэлсэндээ одоо та ингээ жоохон юм төсөөлөлтөй амьдраад байна гэд. Тэгээд тэр төсөөлөлт чинь байгаа бас нэг хүн байна да тийм ээ. Тим хүнтэй л байвал би одоо ингэндээ гэж нэг юм бодсон хүн байвал тэрнээс чинь арай жоохон өөр. Яг тэгэхээр та өөрөө бас нэлээд юм төсөөлсөн байгаа болохоор танд угаасаа өөр санагдана. Таны type биш юм шиг бас санагдах байх. Одоо таны ингээд ер нь бол usual type-аас чинь өөр хүн л гээд байна л да. Тэ. Тэгтээ энэ хүн бол нэлээд потенциалтай хүн байгаа байхгүй юу? Яагаад тэгж юм вэ гэхээр та бас өөрөө ингээд заримдаа хит ингээд юмыг ингээд ургуулж төсөөлж бодоод идэг. Тэр нь харилцаан дээр ч гэсэн гарч ирдэг байгаа байхгүй юу? Одоо нөгөө хүн нь тань руу хариу бичихгүй нэг жоохон хэдэн цаг ч юм уу болбол за энэ хүн одоо юу хийж байгаа бол яаж байгаа бол ягаа ингэж юу ягаа бичихгүй байгаа юм бол би юугээ хэлчихв гэдэг ч юм уу тий. Ингээ нэг олон асуултууд ингээ бодоод юмыг ургуулж бодоод яхан тийм anxious сандруу байдалтай байгаад байна да тий. Тийм байдлыг чинь болохоро ингээ жоохон таныг тэгж мэдрүүлэхгүй байлгана гэж хэлээд байна л да. Танд болохоор ингээд нөгөө reassuring хийж өгөхөр байгаа хгүй юу? Бити санаа зовоо. Би зүгээр ийм байсан юм аа. Ингээд иймэрхүү юм хийж исэн юм аа. Одоо миний талаар за чи одоо энэ талаар санаа зовж ингэж өөрийгөө зовоох хэрэг байхгүй гэдэг ч юм уу. Буруу зүйл хийсэн бол уучлаарай гэ уучлалт гуйгаад ирдэг тийм ээ. Би тэгсэн юм аа, ингэсэн юм аа гэд өөрийнхөө бурууг ингээ хүлээх айгуу чадвартай. Тийм хүн. Тийм болохоор энэ хүн ингээ таныг айгу тайван болгоно. Сандраад хахад чинь ийм тайвшруулах үгнүүд хэлээд таныг ингээ тайван болгоод байж чадна энэ хүн. Тийм болохоор та энэ хүнтэй одоо потенциалтай байгаа байхгүй юу? Таны гаргаж байгаа энэ жоохон сандруу үйлдэл болохоор бас баг зэргийн өөртөө ихтгэлгүй байдлаас үүсэлтэй. Тийм ээ. За надаас гоё хүн гарч ирээд нүдэнд нь харагдсан болов уу гэдэг ч юм уу тий. Энэ бодол чинь ерөөсөө л өөртөө та жоохон ихтгэлгүй байгаа болохоор гарч байгаа хандлага байгаа шүү дээ. Тэгээд тэрий чинь болохоор энэ хүн өөртөө ихтгэлгүй байдлыг чинь ингээд нэг тийм чухал зүйл биш юм шиг болгочих байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр нь юу гэж хэлж байгаа нэхэр тань ингээд тайвшруулад танд айгүй юм safe санагдана. Айгүй аюулгүй санагдана. Заавал тэгж anxious болоод ах шаардлагагүй юм шиг санагдана. Тэгэхээр энэ хүнтэй ер нь харилцаа цаашдаа ингээд үргэлжилвэл тийм ээ амар ийм эрүүл харилцаа болж үргэлжлэхээр харагдаж байна л да. Энэ хүн бас нэлээд ухаалаг. Тэгээд өөрийгөө ингээд маш юм шулуухан илэрхийлж чаддаг болохоор тэр нь ингээд таны тийм сандарсан байдлыг үгүйсгээд байгаа байхгүй юу? За энэ хүнтэй би одоо харилцаа цаашдаа яах болоо, ирээдүй болох юм болов уу, ингэх юм болов уу гэдэг ч юм уу тийм санаа зовнил танаас юусоо гаргахгүй. Энэ хүн танд нэлээд юм тайван байдлыг мэдрүүлж чадна. Тайвны харилцаа бол ингээд тийм ер нь эхлэл хэсэг бол айгүй гоё өрнөхөр байна. Танд амар таалагдана энэ хүн. Ерөөсөө л таны хүссэн бүх зүйлийг ингээд өгж байгаа юм шиг санагдана. Угаасаа тэгж чадхаар хүн байна л да. Амар юм сэтгэл хангалуун байлгаж чадна таныг.
Тэгээ тэр нь болохоор энэ хүний өөрийнхөө зан хандлагатай бас нэлээд юм хамааралтай. Нэлээд тийм эрүүл харилцаатай хүн. Угаасаа токсик хандлага энэ хүнд нэг байхгүй. Токсик хандлага байхгүй байна гэдэг нь болохоор амар юм шулуухан зантай болохоор хэл хүүгээ ингээ хилчдэг, тойруулаад хэд хоног алга болоод ингээд байдаг хүн бол биш. Үг үйлдэл нь бас юм хоорондоо ингэж нийцэж өгдөг гэж юм шүү бас. Тэгэхээр хэлж байгаагийнхаа хэрээр бас юм юу effort гаргаж чаддаг, хичээл зүтгэл харилцаанд гаргаж чаддаг. Энэ хүн бол ингээл алхам хийгээл тийм ээ, харилцаагаа болгоё бүтээ, одоо ингээд хийе гэл. Ер нь таныг бол авч явахаар байна. Ирээдүйд нь ингэж санаа зовхооргүй болгоно. Ер нь л таныг бас идэгэхэд маш туслах юм байна л да. Ингээд ирэхээр энэ хүнтэй харилцаанд ороод тийм ээ, таныг ингээ идэвхэх процесст ингээ туслаад ирэхээр та угаасаа тийм fantasy land-та байхаа болоод эхэлнэ. Угаасаа цаашдаа явандаа болохоор яг байгаа моментаа мэдрээд энэ хүнтэй байх моментуудаа аз жаргалтайгаар мэдэрч эхэлнэ гэж хэлж байна. За ордуудын хувьд хэлье. За орд заавал таарах албагүйдийг дахиад сануулъя. Тэгээд ер нь бол үхэр гэсэн орд орж ирсэн, үхэр охин орж ирсэн. Тэгснээ агаар ордууд. Энэ хүний энерги бол агаар ордуудаар орж ирсэн. Хумх, ихэр, жинлүүр. Надад бол нэлээд ийм хумх нэлээд сайн мэдрэгдсэн юм. Хумх, ихэр хоёр ялангуяа энэ хүнээс. За Oracle карт авч үзье. За групп 2-ыг сонгосон хүмүүсийн групп 2-ыг сонгосон хүмүүсийн дараагийн тодорхой харилцаанд орох боломжтой хүн нь ямар хүн байна вэ? Ямар энерги байна энэ харилцаанд? Тийм ээ, түрүүний хэлсэн юм бол яг л байна. Why буюу яагаад? Anxiety тийм ээ, ийм сандруу байдал. Тэгэхээр энэ anxiety-тай байгаа хүний дотор бол олон ийм дуу хоолойнууд гарч ирээд байдаг байхгүй юу? Наа чи ингэж байгаа юм биш үү, тэгж байгаа юм биш үү? Наа чи ийм хийж байгаа юм биш үү гэл тийм ээ. Ингэж хэлээд байгаа юм шүү гэл юмыг хэтрүүлэн ургуулж бодох хандлага маш ихтэй байдаг. Тэгээд new outlook буюу шинэ ийм хандлага, шинэ дүр зураг. За тэгэхээр угаасаа та одоо энэ хүзэр бол ерөөсөө л яг энэтэй адилхан байгааз сандраад байдаг тийм ээ. Ер нь anxious байх гэдэг харилцаанд тэгээд яг яагаад ингэж байгаа юм бол яг яагаад надаа ийм үгийг хэлсэн юм бол энэ үг нь ямар утга учиртай юм бол ийм үйлдэл нь ямар утгатай юм бол гэл ингээл жоохон ийм өөрийнхөө толгоондоо хит юмыг ингээ бодоод байдаг хандлагатай. Гэхдээ тэр anxiety-г угаасаа энэ доошоо харж гарч ирсэн. Тэр anxiety-г энэ хүн бол буулгахаар байна. Алга болгохоор байна. Тэгээд ирэхээр new outlook буюу та ч гэсэн одоо юмыг харах үнцэг өөрчлөгдөнө. Ингээ сайхан ийм солонгорсон гоё хот харагдаж байгааз. Одоо манай Улаанбаатар аль ийм сайхнаар л хараад эхлэхэндээ. Тийм нөгөө ингээд дурлсан хүний нүдэнд нь бүх юм л сайхан харагддаг гэдэг шиг тийм ээ. Тэгэхээр юмыг харах үнцэг бас өөрчлөгдөнө л дөө. Харилцааг ялангуяа харах үнцэг. Энэ хүн чинь ингэж л байсан юм биш үү? Энэ бүхэн бол одоо миний бодсон шиг тийм гүнзгий бас биш байсан юм байна. Миний бодсон шиг тийм муу зүйл бол биш байсан юм байна, тийм ээ. Надаа ингэ хэлсэн нь болохоор надад ургуудаа бол биш л юм байна гэдэг ч юм уу. Юмыг ингээд арай өөр харж эхлэн таныг нэлээд ийм идэх процесст чинь туслах юм байна гэж бол хэлж байна. За YouTube-ийн уншлагаа ингээд дуусгая. За нэмэлтээр болохоор энэ хүнтэй харилцаа ирээдүйд ер нь ямар хуу байхаар байна вэ? Та хоёр хоорондоо хэр тохирох хүмүүс вэ? Тэгээ энэ харилцаанд юун дээр анхаарах уу? Та яаж хандах нь зөв бэ гэж асуунаа. Тэгээд бас нэмэлтээр ер нь хизээ энэ хүнтэй харилцаа эхлэхээр байна. Бас хугацаа харах гэж би хичээе гэж бодлоо энэ групп дээр. За тэгээд YouTube-ийн орж ир сонсон маш баярлалаа. Тэгээд та бүхэнтэйгээ дараагийнхаа уншлагаар уулзцгаая баяртай. За одоо бүгдээрээ 3 дахь группийнхаа уншлах руу орцгоё.
3 дугаар группийнхан маань энэ гематист гэсэн чулууг сонгосон байгаа. За эхний асуулт нь болохоор таны одоогийн хайр дурлалын амьдрал ер нь ямар хөө байна? Яагаад доктортой харилцаанд орохгүй байгаа вэ гэж бүгдээрээ асуунаа. За тэр нь тэгээд энергийн чек болно. Тэгээд энергийн чекэнд харж хэвэл үргэлжлүүлээд үнсэн асуултаа сонсорой. Групп 3-ыг сонгосон хүмүүсийн маань доктортой харилцаанд групп 3-ыг сонгосон хүмүүсийн маань одоогийн хайр дурлалын энерги нь ямар хөө байна вэ? Хайр дурлалын амьдралын энерги нь ямар хөө байна? Яагаад доктортой харилцаанд орохгүй байгаа вэ? Гүй нэг хүн аль хэдийн амьдралд нь ороод ирсэн уулзын учраа сууя. Ипотекийн зээлийн хамт төлөе гэдэг юм биш үү энэ ч одоо. Тийм нэг хүн бол аль хэдийн таны амьдралд ороод ирсэн сууж байх юм. Та болохоор тоохгүй байна л да энэ хүнийг. Та болохоор яахаа мэдгүй жоохон ингээд учраа олохгүй төөрөлтөд байгаа гэж хэлж байна. Бас энэ хүнийг бас нэг тоохгүй таны хойноос бас ингээ хүүцэлтэд байгаа болохоор ч юм уу жоохон итгэхгүй байгаа мó? Эсвэл нэг л таалагдахгүй байгаа мó? Нэг л тийм хайр байхгүй л хандаад ах юм. Тийм хайр байхгүй байна л гэж байна. Гэхдээ энэ нь бол таны зүгээс л дээ. Нөгөө хүн ч гэсэн нэг тийм амар хайртай халамжтай хүн байгаад байгаа ч юм бас алга. Энэ хүн бол одоо зүгээр шууд л суу ийлгээд байгаа юм шиг л юм яриад ах юм. Тийм энэ хүний хувьд болохоор та бол ерөөсөө суглаанаас хожж байгаа шагнал шиг заяа. Тэгээ тэр нь болохоор одоо энэ хүний хувьд та бол тийм сэтгэл төрүүлээд байгаа байхгүй. Тийм болохоор энэ хүн за энийг л алддгүй юм шүү. За энэ групп 3-ыг л алдахгүй авч сууд юм байгаа шүү л гэсэн нэг тийм хандлагатай. Та болохоор бүр энэ хойно тийм ээ холтцсон. Гүй би одоо энэнтэй яхаа мэдэхгүй байна. Нэг л таалагдахгүй байна л гэж байна. Ер нь бол таалагдахгүй л байгаа юм байна л да. Энэ одоо яаж ч юм бэлээ. Та бас жоох итгэхгүй байгаа баха. Надаа тэгж санагдлаа. Таны хүсэж байгаа зүйлийг бас өгөхгүй байна л да. Манай энэ группийнхан болохоор ер нь ийм нөгөө сүнслэг харилцаа хүсдэг. Сүнсээрээ нөгөө хүнээ таньж тийм гүнзгий зүйл мэдэрч тийм ээ. Бүр юм заяаны хань ихэр сүнс гэдэг ч юм уу. Тиймэрхүү хүнээ хүсдэг гэж бол хэлж байна. Тийм болохоор одоо энэ хүн болохоор танд тийм сэтгэл мэдрэмж төрүүлэхгүй байгаа байхгүй юу? Таныг ингэж сэтгэлийг чинь догтлуулж гжигдэхгүй байна. Тийм ээ. Гэхдээ энэ хүн бол яг хөө ирээдүй амлаж байна. Тантай ингээ харьцаж байгаа байдал нь бол нэг юм прожект дээр ажиллаж байгаа юм шиг, нэг төсөл дээр ажиллаж байгаа ажил шиг бас хандаад идэг. Сэтгэл гаргахгүй байгаа юм шиг, жаахан тийм махалсан, зүтгэсэн тийм энергтэй. Тэгж хэлж байна шүү. Махалсан, зүтгэсэн тийм энергтэй. Тэгээд ер нь бол та яхаа мэдгүй л байна л да. Яах вэ энэ хүнийг гэл. Нэг бодлын бас таны хүссэн зүйлийг өгөөд байгаа юм шиг те. Ирээдүй амлаад байгаа болохоор танд таалагдаад идэг. Гэхдээ яг хүн нь өөрөө таалагдж гэнэ үгүй бол бас хэлэхэд хэцүү. Та болохоор бас энэ хүнээс алдаа дутагдлыг нь олж хараад байгаа байхгүй юу? Энэ нь чи юм, тэр нь ч тийм ээ. Олигтой хувцалтгүй юм байна гэдэг ч юм уу. Бүдөө арамтай шил зүүдэг юм байна гэдэг ч юм уу. Нэг тиймэрхүү юм хэлж байна. Үсний засалт нь бас ийм уул нь ингэчүүл энтергээд тий. Нэг тиймэрхүү юм бол хэлж гин шүү. Танд бас тийм ч амар таалагдж байгаа бол биш.
Энэ хүний энерги болохоор нэлээд ийм logical, стратегич. Яриа хөрөө айгуу сайтай нэлээд ийм сэргэлэн хүн юм аа. Нэлээд ийм сэргэлэн. Ойрж дэр нь групп 3-ынхнаас нэг иймэрхүү энерги үзүүлж байгаа хүнийх нь энерги нэг иймэрхүү байгаад байгаа. Нэлээд сэргэлэн, нэлээд айхтар амтан л орж ирээд байгаа юм да. Би одоо тэгэл яана би одоо хэнийг үзээд байна гэж гайхаад үзээд байгаа шүү дээ. Хайр халамжны хүнийг хайрлаж бас мэддэг хүн бас биш ээ. Энэ бол амар логикл зүгээр махалсан л юм орж ирж байна. За Oracle deck авч үзье. Энэ хүн бол нэг иймэрхүү таны амьдралд орж ирээд бас стресс түлээд байгаа юм шиг ядаргаатай санагдаад байна гэж шүү. Бас таавал жоох ядаргаатай юм гэж боддог. Хаяа бас хариу бичдэггүй ч юм уу. Ер нь жоохон хариу бичихгүй байх хандлагатай. Ер нь амар мэдрэмжгүй нэлээд юм таг хүн. Тий. Хүн хайрлж мэддэггүй тиймэрхүү хүн юм байна. За групп 3-ыг сонгосон хүмүүсийн одоогийн хайр дурлалын амьдрал нь ямар хөө байна? Legal үе баг авч суух гэдэг юм шүү. Paperwork гинэ бичиг цаасаа бүрдүүлэх гэдэг юм шүү. Яа. Lift off. New bone. Харин тийм ерөн жоохон хайр алгаа. Chemistry алга. Та энэ хүндийг тэгж амар татагддаггүй. Ер нь бол нэг л тийм vibe-ын жоохон тийм сонин санагдаад идэх ч юм уу. Нэг л тиймэрхүү санагддаг гэдэг ах юм. Chemistry ер нь таардаггүй ч юм шиг санагддаг юм уу? Passion мэдэрдэггүй ч юм уу тийм ээ. Ингээд татагдаад энэ хүнийг хүссэн тийм хүсэмж бас нэг алга. Тэгээд энэ lift off буюу fast action, progression forward, the wait is over. Машин хурдан action, үйлдэл, progression forward гэхээр ингээд цаашаага progress ингээ үргэлжлээ явж байна. The wait is over хүлээлт дууссан. New boo буюу шинэ хайр тийм ээ. Learning each other, flirtations, би нэгээ таньж мэдж байгаа, flirt хийж сэтгэж байгаа. Энэ бас доошоо гарч ирлээ. Тэгэхээр яалтчгүй энэ chemistry бол угаасаа байхгүй л байна л да. Ер нь ингээ chemistry та энэ хүнээс ер нь сайн мэдэрдэггүй. Энэ ч өөрөө тэгээд олигтойхон найрч чаддгүй юм уу хайшин. Сэтгэл ингээ гжигтэй тогтлуулад нэг ингэж чаддгүй юм уу хайшин. Тиймэрхүү хүн байх шүү. Тийм болохоор ийм гоё хүчтэй догтлол та энэ хүнээс мэдэрдэггүй. Зүгээр ийм ажил шиг санагдаад тийм ээ. Энтийн нэг заавал уулзаж ингэх ёстой юм шиг. Нөгөө хүн нь танд хандж байгаа хандлага ч гэсэн нэг тийм ажил хийж байгаа юм шиг л хандаад байна да. Тэгж харилцаа үүснэ гэж ч байх вэ тийм ээ. За тэгвэл одоо дараагийн тогтвортой харилцаа үүсэх боломжтой хүн нь ямар хүн байна бэ гэж үзье. Тэгэхээр боломжтой хүн гэж асууж байгаагийн шалтгаан нь болохоор боломж байвал тийм ээ та бас тэр хүнд ингээ боломж олгож болно шүү гэд сонголтыг ер нь танд өгж байгаа гэсэн утгаар үзэж байгаа шүү. Таны яг дараагийн харилцаанд орох хүн чинь яг хин бэ гэл тэгээд үзчихээр тийм ээ ямар ч сонголтгүй юм шиг надад тэр асуулт бас нэг таалагддаггүй. Тэгээ гарч ирж байгаа энерги ч гэсэн яг хүний хувьд өөр тийм ээ яг одоо ингээ гарч ирж байгаа одоо байгаа энергийг барьж авангуудаа одоо таны харьцаж байгаа хүнийг тайлбарлаж хэлснээ за энэ хүнтэй тогтвортой харилцаа чи үүсэх юм байна гэж хэлцдэг. Тэгээд яг үнэндээ тэр бол хүн болгоны хувьд тэгж явдаггүй л тийм. Тийм болохоор сонголтыг танд өгч үзэж байгаа. За групп 3-ыг сонгож байгаа хүмүүсийн маань дараагийн тогтвортой харилцаа үүсгэх боломжтой хүн нь ямар хүн байна вэ?
Ёо. Ингэж амар олуулаа гарч ирэхгүй. Ёо. Ямар их хэлэх хүүхдээ юм бэ? Баг гарч ирэхгүй бол бүх хамаг үзэр урслаа. Ямар сонирхолтой. За энэ бол түрүүний гарч ирсэн хүн бол биш байна. Шал өөр хүн байна. Нилээ тийм шал өөр хүн. За энэ хамт ажилладаг хүн байж магадгүй, эсвэл одоо нэг юм найз нөхөд хүрээлэл дундчин байж байгаа хүн бол байж магадгүй. Тийм. Таны бол таньдаг мэддэг хүн. Түрүүний үзүүлсэн хүн бол биш. Таны таньж мэддэг хүн энэ хүн бол. Тэгээд ямар нэгэн байдлаар нэрийг нь ядаж сонссон байгаа байх. Тэгээд энэ хүн бол хамаагүй өөр энергитэй. Шал өөр vibeтай. Энэ хүний энерги нь бол илүү юм хөгжилтэй. Үнэхээр юм найраа сайтай, та хоёрын хооронд амар юм сэтгэнсэн, тийм ээ, флирт хийсэн тийм гоё энерги, сэтгэл сэргэмээр тийм гоё энерги бол байна. Тийм болохоор танд угаасаа таалагдана. Тэгээ та энэ хүнтэй харьцаад тийм ээ уулзсныхаа дараа өөрийгөө бас ингээд амар гоё эмгтээлгээр мэдрэнэ гэдэг чинь. Тэгсэрнээ таны ингээд буцаага хүүхэд болгоцсон юм шиг санагдана. Таны дотоод хүүхдийг ингэж айгу баясгаж хөгжөөж өгч чадхаар тийм хүн байх болно гэдэг чинь. Удаан уулзаагүй байжгаад уулзж байгаа хүн байж магадгүй. Ямар нэгэн байдлаар таньдаг хүн, ойрын хугацаанд та хоёр одоо уулзаагүй удацсан. Гэхдээ би бинийгээ ингээ мэддэг 10 жилийн мөлийн ч байж магадгүй. Ямар сони юм орж ирлээ. Их сургуулийн 10 жилийн ч юм уу тий. Би бинийгээ таньж мэддэг хэрний уулзаагүй удацсан байсан тийм хүмүүс. Тэгээд ямар нэг юм найз нөхдийн хүрээлэл цуглаан тийм ээ. Эсвэл найзуудаараа явж байгаад гадуур явж байгаад хаардаг ч юм уу. Нэг тийм байдлаар ямар нэгэн зүйл баярлж тэмдэглэж гадуур цугаалж явж байгаад ч юм уу таарахаар. Эсвэл найзуудтайгаа уулзж байгаад ингээд цуглаан муглаанд ч юм уу явж байгаад таарахаар тийм хүн байна. Тэгээд тэнд ингээ уулзаад тийм ээ тааралдаад хоорондоо ингээд юм хум яриад бас нэг гартаа нэг хундаг юм барьцсан. Тэгснээ ингээд юм хум яриад vibe бол үнэхээр гоё байна. Та бүр амар юм хөвгчлөлтэй цагийг гоё өнгөрөөнө. Тэр хүн болохоор ингээд таныг дахиад нэг өөр нүдээр харж байгаа юм шиг санагдана. Цаанаасаа л ингээл цаанаасаа л сэтгэл нь сэргээл ямар хөөрхөн болцсон, ямар гоё харагдаж байна гэдэг ч юм уу тий. Танаас ингээ харцаа салгаж чадахгүй. Угаасаа ингээл хараал та ч гэсэн угаасаа хараал за энэ ч наашаа хандраад байна да гэл. Инээд хүрээл тэгэл мэдхээр байна. Шууд тэгэж мэдэрхээр байна. Нэг тийм амар сэтгэл сэргсэн юм гоё мэдрэмж авах байхгүй юу. Тэгэл уулзсныхаа дараа ёо ямар гоё юм болчихвоо ингээл амар санаандгүй юм гоё юм болчихвоо гэд. Тэгээд үнэхээр гайхна. Тэгээд за ажлын хамт олонч байж магадгүй тийм ээ. Уулзалт цуглаан. Тэгээд тэндээс хойш та хоёр бол ингээ харьцаад эхэлж байна л да. Энэ хүн бол тань руу өөрөө баг холбоо барьж орж ирэх байх. Та хоёр харилцаж эхлээд өмнөх юм харилцааны одоо жишээ нь ямар нэгэн юм нэршил тавьсан харилцаа байсан бол найзууд ч юм уу хамт ажилласан хамтран ажиллагчид ч юм уу тийм ээ. Тиймэрхүү нэршил тавьсан харилцаа байсан бол тэр бол ингээд дуусаад найзууд байвал байсан бол найзууд байхаа болно. Тийм харилцаа бол шал өөр юм динамик руу шууд ингэж шилжиж орж ийн. Тэгээ эндээс бас айгүй гоё харилцаа төрөхөр байгаа байхгүй юу? Би бинийгээ амар юм ойлгосон, би бинийгээ амар юм сэргээсэн, сэтгэл сэргээсэн тэгснээ ингээд надаа ингээд мэдрэгдэж байгаа нь болохоор ингээд
амар ингээд сэтгэл догтлоод тийм ээ уулзахгүй л ингээ байж сууж ядаал ингээл байнга бодоол догтлж инээгээл тэгснээ холдож чадахгүй юм шиг санагдаал хурдан уулзмаар санагдаал байж ядсан нэг тийм энерги мэдрэгдэж байна. Энэ хүнээс ч гэсэн ялгаагүй, та ч гэсэн ялгаагүй. Тэгэл ерөөсөө ямар ч юм юугүйгээр зовх зүйлгүйгээр тийм ээ effortгүйгээр энэ харилцаа ингээл гоё урсаж явхаар харагдаж байна шүү. Энэ бол маш потенциалтай харилцаа байхаар байна. За гэхдээ энд надад бол харагдсан хүчрийн гаргаж ирсэн зүйл нь бол ерөөсөө харилцааны ихэнх үе яаж уулзах вэ? Юу мэдрэгдэх вэ гэдгийг л харууллаа. Групп болгон дээр өөр юм харуулсан. Тий. Цаашдаа яах нь бол энэ дээр гол гарч ирсэнгүү. Гэхдээ айгүй сонирхолтой айгүй гоё гарч ирлээ шүү. За бүгдээр Oracle үзэр авч үзье. За групп 3-ыг сонгосон хүмүүсийн дараагийн доктортой харилцаа үүсгэх боломжтой хүн нь ямар хүн байх вэ? It's your time гинэ хөөе. За It's your time. Hater юу амар хүзэр гарч ирвэ. Үзээ ядагч. Таны цаг болсон байна. Энэ бол доош орж гарчсан change буюу өөрчлөлт. Тэгээд ийм balance. За ямар ч байсан угаасаа it's your time гэдэг болохоор надаа шууд нөгөө it's your time to shine гэж орж ирсэн байхгүй юу те. Таны одоо ингээд гэрэлтэх цаг боллоо гэдэг ч юм уу. Ер нь бол энэ хүнтэй уулзах цаг боллоо л гэж байгаа юм байна л да. Ийм өөр харилцаа үүсгэх цаг боллоо гэдэг ч юм уу те. Энэ hater яагаад доошоо харж гарч ирснийг бол жоохон сонин байна. Магадгүй одоо та хоёрыг хартаж сэрдэх ч юм уу тиймэрхүү хандлагатай өөр хүмүүс бас харилцааны дундуур гарч ирч магадгүй тийм ээ. Энэ бол боломжтой. Гэхдээ доошоо харж гарч ирсэн болохоор нэг амар хүнд энерги бол биш байх гэж би бодож байна. За өөрчлөлт баланс бол угаасаа ойлгомжтой. Ер нь бол энэ харилцааны динамик угаасаа өөрчлөгдөнө. Тэгээд баланстай харилцаа бол байж чадхаар байна гэж бол хэлж байна шүү. За YouTube-ийн уншилгаа ингээд дуусгая. За дараагийн нэмэлтээр болохоор энэ хүнтэй харилцаа ирээдүйд ямар байхаар байна? Та хоёр хоорондоо хэрэг тохирох хүмүүс вэ? Энэ харилцаанд юун дээр анхаарах уу? Та яаж хандах нь зөв бэ гэд бүгдээрээ асуунаа. Тэгээд YouTube-ийнхаа уншилгаа орж ирж сонсонд бол маш их баярлалаа. Тэгээд та бүхэн тэгээд дараагийнхаа уншилгаар уулзцгаая баяр таа.